Монгол Улсын төрийн албаны зөвлөл ёс зүйн хороо, удирдлагын ахтем, хүний эрхийн үндэсний комисс хамтран зохион байгуулж буй ёс зүй хүний эрх зорилтод богино хугацааны сургалт хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Мэдээж хэрэг ёс зүйн сургалт бол дангац ёс зүйн тухай асуудал биш. Ер нь төрийн албаны хүрээнд гарч ирж байгаа ёс зүйн холбогдох асуудлуудыг төрийн албан хаагчид ялангуяа удирдах төвчний ажилтнууд маань олж хардаг, үүний шийдлийг зөв гаргадаг. Тэгэхдээ энэ асуудал маань хүний эрхийн мэдрэмжтэй за мөн гендерийн тэгш байдлыг хангасан ийм шийдвэр үйл ажиллагаа болоо чиглэгдэж явж явах ёстой гэж ингэж үздэг. Энэ утгаараа бид нэр ёс зүйн хүний эрх гэдэг ийм сургалтууд за мөн түүнчлэн төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж авсны үндсэн дээр ёс зүйн сургагч багш нарыг бас бэлтгэж байгаа. Эдгээр ёс зүйн сургагч багш нар маань төрийн байгууллагуудад энэ чиглэлээр зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг. Мөн төрийн албан хаагчдад ёс зүйн чиглэлээр сургалтыг түгээн дэвгэрүүлэхэд бид нартай хамтарч ажиллах бас нөөц юм а гэж ингэж үзэж харж энэ хүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. За энэхүү сургалтыг бид хүний нөөцийн ажилтнууд, захиргааны нэгжийн албан хаагчид мөн хяналт шинжилгээ үнэлгээ болоод томилго эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан байдлаар цогц хэлбэрээр үе шатаагаар зохион байгуулж байгаа. Энэ нь альва үйл ажиллагаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаа зөрчлөө сурчлан сэргийлэх түүнийг хуулийн дагуу хянан боловсруулдаг байх гарч байгаа шийдвэр нь тухайн захиргааны шийдвэр гаргахад оролцож байгаа оролцогч талуудын эрхийг бүрэн хангасан байхтай холбоотой ийм ач холбогдолтой. Ингэснээр бид альва төр тучирсан хохирол хүний нөөцийн шийдвэрийн улмаас гарч байгаа гомдол маргааныг маргаанаас урьдчилан сэргийлэх альва төр дурчиж байгаа хохирлын хэмжээг бууруулах үүнийг гаргахгүй байхад чиглэсэн ийм зорилгын хүрээнд хийгдэж байгаа сургалт. За сургалтаас бол бид энэ хяналт шинжилгээ үнэлгээг хэрхэн зохион байгуулах вэ? Энэ зохион байгуулагдж байгаа хяналт шинжилгээ үнэлгээний тайлагналыг хэрхэн зөв нэг цонхоор харж хэрэгжүүлж явах вэ гэдэг асуудлыг бол гол агуулга болгож харж байна. Хяналт шинжилгээ үнэлгээний албан хаагчид тавигдах шаардлагын талаар хичээл орсон маш үр дүнтэй сайхан ийм сургалт болж байна гэж үзэж байна. Тэгэхээр та бүхэнд баярлалаа.